За хумхын ордыг хэрэгшээгч гариг нь өөрөө санчир гариг. Санчир гариг нь хамгийн удаан нүдэг гариг гэдгээр алдартай. Тиймээс санчраар хэрэгшээгддэг хумх болон матрийн ордын хүмүүсийн амьдралдаа ингээд даван туулах сэдв нь жоохон бусад ордуудаа бодвол нэлээд удаан байдаг. Нэг сэдв дээр удаан ажилладаг төрлийн хүмүүс байдаг гэхэд болно. За тэгэхээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол хумхын асанантай хүмүүсийн 2 дугаар хавс дээр санчир гараг ирсэн байсан. Тэгэхээр хумхын асанантыг хүрээлэх орчин 2 дугаар хавсын сэдвээр өрнөж байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр мөнгө, санхүү, материаллык гэд зүйл те. Эсвэл хэрхэн мөнгө олох тал дээр, мөнгөнд хянамгаа хандах тал дээр суралцах тийм 2 жил болж өнгөрлөө. За харин 5 сарын 25-наас санчир гараг хоньны орд буюу 3 дугаар хавс руу нүүсэн байгаа. За энэ хугацаанд бол 3 дугаар хавсын сэдвийн дагуу хумхын асанантай хүмүүсийн үйлдэл чиглэгдэж эхэлсэн. 3 дугаар хавс нь харилцаа холбоо, ойрын аялал, тэгээд мөн мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, амьдралд хэрэгтэй ямар нэгэн чадруудыг суралцахтай холбоотой байдаг. Жишээлбэл жолоо барьж сурах, эсвэл мэдээлэл дамжуулж хүмүүстэй харилцаа, ямар нэгэн худалдаа 8 хийж одоо хүмүүстэй харилцааны үйл хэрэг хийхтэй холбоотой бас байж болдог. Тэгэхээр тэр нь зар сурчлага, маркетинг бас байж болдог. За тиймээс уг 3 дугаар хавсын сэдвийн дагуу хумхын асанантай хүмүүс амьдарч байна. Цаашдын 3 жилээс ингэж амьдрах болно. Ойролцоогоор. За санчир гараг нь 9 сарын 1 хүртэл 3 дугаар хавсаар байрлана. Тэгээд 9 сарын 1-ээс хойш буцах ретроград хөдөлгөөний улмаас буцаад 2 дугаар хавс буюу загсны орд руу нүнэ. Тэгээд дараа жилийн өвөл хүртэл тэндээ байрлана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өнгөрсөн 2023 оны 3 сараас хойш ерөн загсны орд руу санчир гараг нүүсэн байхгүй юу. Тэгэхээр яг энэ хугацаанд байсан тэр 2 дугаар хавсын мөнгөний асуудал байгаа шүү дээ. Тийм материаллык зүйлд сэдв нь одоо сүүлийн удаа идэвхжих хугацаа бол final round нь 9 сараас өвөл хүртэл байна гэж ойлгоорой. За харин одоо энэ зуны 3 сар бол 3 дугаар хавсын сэдвүүд ирчимдсэн байгаа. Тэгэхээр намайг харалтаа би ч хумхын асанантай 3 дугаар хавсын асуудлууд ирчимжээд одоо та бүхэнд мэдээлэл дамжуулаад сууж гин дамжуулах гэж хичээгээ сууж байна. Учир нь яагаад хичээж ингэж ярьж юм гэхээр санчир гараг бол юмыг удаашруулж байдаг, жоохон хил хязгаар тавьж боогдуулж байдаг те. Харилцааны асуудлууд нь магадгүй хүнд хэцүү өрдөж магадгүй. Эргэн тойрны хүмүүс одоо найз нөхцөөсөө харилцаан жоохон тасрах ч юм уу те. Эсвэл өөрийгөө илэрхийлэх нь амаргүй байх ч юм уу. Эсвэл хүмүүстэй харилцаж мэдээлэл дамжуулах нь тийм амархан байхгүй харин бүр улам жоохон хэцүү, жоохон өөрөө хичээх шаардлагатай. Тийм нөхцөл байдалд бас орж магадгүй гэдгийг санаарай. Илүү хөдөлмөрлөх шаардлага гарах болно. Энэ цаашдын 2 жил хагасын хугацаанд шинэ чадварт суралцахад анхааруулах хэрэгтэй. Зарим хумхын асанантай хүмүүс гэрлүүгээ явж буцах нь хэцүү ч юм уу те. Тэр нь баг зэргийн асуудалтай ч юм уу эсвэл хотоос аслагдсан газар амьдрах ч юм уу те. Ойрын аялал нь жоохон амаргүй өрнөх магадлалтай. Эсвэл ямар нэгэн бичгийн ажилд шамдаж байгаа. Ном хэвлүүлэхээр зөвхөж байгаа ч юм уу те. Гэх мэтлэнгээр мэдээлэлтэй холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар хичээл зүтгэл шаардаж хөдөлмөрлөж байгаа тийм цаг ихэлсэн байна. За мөн Жупитер гарыг дурдахгүй бол болохгүй. Учир нь 6 сарын 9-ээс саяхан хэдхэн 10 хоногийн өмнө Бархав сайд гарыг 6 дугаар хавс руу нүүсэн байгаа. 6 дугаар хавс нь залхуутаа санагдсан ч өдөр болгон хийж байдаг тийм тогтмол дадал зуршил болсон үйл хэргүүдийг өөртөө агуулдаг. Одоо жишээлбэл өдөр тутмын ажил, өглөөс ирээд дасгал хийх, витамин авах, эсвэл ямар нэгэн хоолны дэглэм барих ч юм уу те. Эсвэл нэг эрүүл мэндэд зориулж илүү ингээ эрүүл хооллох гэж хичээх, эрүүл амьдралын хөвшлийг бий болгох гэж хичээж, эрт унтаж яг эрт сэрэх ч юм уу те. Тийм детальтай жоохон ядаргаатай гэмээр тийм тогтмол ажил хэрэгүүд бол тэлсэн жил өрнөж байгаа.
Ер нь бол 6 дугаар хаус нь шууд ascendant-тай ямар нэгэн аспект үүсгдэггүй учраас шууд Бархус сайдын аз нь тийм ихээр тодорч гарч ирж байгаа жил гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ маш их хөдөлмөрлөх шаардлага гарах жил байх болно. Гэхдээ маш бодит хөдөлмөрийн үр дүнд эерэг үр бүтээлтэй жил болж өрнөх боломжтой юм. Маш бодит өнцгөр харуулж та тий. Зүгээр суугаад Бархус сайдын азыг хүлээх биш, өөрөө бүтээх тийм жил болж өрнөж байгаа. За тэгэхээр хүн амтан асрах үйл хэргийг бас илүү ихээр эрчимжиж болно. Гэтэ сөрөг талаас харах юм бол эрүүл мэндийн асуудлууд илүү ихээр дэлгэрж яжаас магадгүй. Нуугдж байсан өвчнүүд болох өөрийгөө ангаах гэж хичээхтэй эсвэл ямар нэг өвчнөөс олж тэрийг эмчлэхийн тулд байнгын эмчилгээ хийж зөв амьдралын хөвчлөг дагаж мөрдөж байж бас юм магад юм. За тэгэхээр 6 дугаар хаус дээр Бархус сайд гарыг дараа жилийн 6 сар хүртэл байрлах тул энэ нэг жилийн хугацааг шаргуу хөдөлмөрлөж өнгөрүүлээрэй гэж зөвлөж байна. 7 сарын чухал ивентүүдийн нэг бол ялцчгүй Уранус ордоо нөх үйл явдал байгаа. Уранус 2018 оны оноос хойш үхрийн орд дээр зочилсон. 25 он хүртэл энэ 7 жилийн хугацаанд энэ 7 жилийн өнгөрсөн 7 жилийн хугацаанд хумхын асценденттэй хүмүүсийн орон гэр, орон сууц, аюулгүй байдлын хувьд маш их гинтийн өөрчлөлтүүд тохиож маш тогтворгүй амьдарсан. Гэр бүлийн эсвэл дотоод сэдвийн хүрээнд те маш олон гинтийн том өөрчлөлтүүд өрнөсөн жилүүд болж өнгөрсөн байгаа. Тэгээ 4 дугаар хаус нь орон сууц, гэр бүл, уг үндэс, тэгээ бас үйл хөдлөх хөрөнгө эсвэл өөрийн эрхэлдэг жижигхэн бизнес байж болно, тэр нь хөтэлдэг влог байж болно, пэйж байж болно. Эдгээр хэрэгүүд нь те маш гинтийн огцом тогтворгүй жоохон хүнд хэцүү үеийг даван тууллаа. За 7 сарын 7-ноос хумхын асцендент нарын 5 дугаар хаус олох ихрийн орд руу Уранус нүүнэ. Энэ нь цаашдын 8 жил эхлэлийг тавих болно. 5 дугаар хаус нь ямар учиртай хаус вэ гэхээр маш эерэг таатай хаусуудын нэгт ордог. Учир нь 5 дугаар хаус нь маш урам зоригтой, хөгжилтэй, зугаатай зүйлсийг өөртөө агуулдаг. Тэгээд үүнд үр хүүхэд байж болж байна. Эсвэл өөрийгөө илэрхийлэх үйл хэрэгүүд те өөр бус хүмүүсийн анхаарлыг татах үйл хэрэгүүд бас байж болно. Өөрийгөө илэрхийлж, өөрийгөө зугаацуулдаг, таныг ямар нэгэн байдлаар зугаацуулж гоё байлгадаг зүйлсийг 5 дугаар хаус ер нь хариуцдаг. Тэгэхээр өөрийнхөө дуртай зүйлдээ хөрөнгө оруулах тийм онцлогтой хаусыг 5 дугаар хаус гэдэг. Тэгэхээр 7-оос хойш таны хувьд үр хүүхдийн асуудал маш гинтийн болж хуурж магадгүй. Магадгүй та үр хүүхдтэй хүмүүст бол гинтийн хүүхдэд тань гинтийн үйл явдал тохиох, гинтийн өөрчлөлт тохиох ч юм уу те. Эсвэл гинтийн байдлаар жирэмсэн болох ч юм уу. Эсвэл гинтийн байдлаар хүнтэй үгэрхэх ч юм уу те. Эсвэл харилцаа нь романтик харилцаа үүсэх, эсвэл хэрвээ харилцаа нь хуучин байсан хэвээрээ байгаа бол харилцаа нь илүү сайжрах ч юм уу те. Илүү огцом тамаглаагүй үйл хэрэгүүд тохиох боломжтой. 5 дахь хаус дээр миний тамгаар бол олон нийтийн анхаарал дунд байх нь илүү огцом хандлагатай болох юм шиг санагдаж байгаа. Тэгээд одоо яг за миний хувийн жишээ дээр харах юм бол YouTube дээр бичлэг тавьж эхэлж байгаа. Тууштай хийх зорилготой байгаа нь санчир болон Тэнгэрийн ван гарыг хоёрын нөлөөнөөс үүдчихэн гэж би бодоод байгаа. Яг хөө тэгээд бүгд надтай адилхан байх албагүй л дээ. Өөр анх Aquarius асценденттэй хүмүүс, зарим Aquarius асценденттэй хүмүүс ямар нэгэн хоббинд өөрчлөлт гарсан байж болно шүү дээ. Тэр нь одоо юу ч хийж болно. Зөвхөн өөрсдөө чинь зугаатай болгодог зүйлсийг л ер нь маш огцом гинтийн байдлаар хийж эхлэх болов уу гэж бодож байна. Хамгийн хайж байгаа зүйл нь ер нь л жирэмсэн болох. Гэтэ хаваад тэрийг муухай зүйл гэж хэлээгүй л дээ. Зүгээр маш их хариуцлага шаардах учраас. За тэгэхээр цаашдын 8 жилийг 5 дахь хаус дээр төвлөрөх нь байна. Тэгэхээр одоо ингээ хараад үзэхээр цаашдын 5 жилээр хүүхдээ дахиад хэдэн хүүхд гарах юм шиг байна л да. Айгу бол тий. Гэтэ мэдхгүй л дээ бурхан надаа юу бэлдснэг хэн мэдэхвтэй. That's whatever. 7 сарын ерөнхий төлөвийг харцгаая. За 7 сарын 5-наас 10-ны хооронд бол санчир гараг
сугар гарагтай sextile aspect үүсгэх нь. Энэ нь танд ямар нэгэн байдлаар таатай нөхцөл байдал үүсгэх боломжтой. Хосын харилцааны төвчин хэрэг ганц бий болвол романтик харилцаа үүсэх, болзоонд явах гэх мэт үйл явдлууд өрнөж магадгүй. Эсвэл зөвхөн маш энгийнээр амттай хоол идэх, өөрийнх нь дуртай зүйлд мөнгө зарцуулах гэх мэтэр нөлөөлж бас магадгүй. Ерөнхийдөө нийгэм шиг өөр бусад хүмүүстэй тийм дипломат харилцаа үүсгэж хай бай юу ийж юу энэ да гэх мэтчлэн үйл хэрэгүүд бас өрнөх боломжтой. Сугарын хариуцах үйл хэрэгүүд нөлөөлн 5-аас 10-ны хооронд тайван, дүлгөөн, чийл байх болно. За асуудал 7 сарын 7-наас эхэлнэ. Учир нь 7 сарын 13-нд санчир гараг ретрогрейд хөдөлгөөнд орно. Сатурн ретрогрейд эхэлнэ. Жил алганы өдөрт ер нь бол санчир ухрах хөдөлгөөнд ордог гэдгийг та бүхэн мэдж байгаа тийм. Тэгэхээр энэ хугацаанд бол таны энэ маш өргөн цар хүрээнд яригдана л да. Учир нь санчир гараг хумхыг өөрөө төлөөлдөг учраас таны амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарна. Ямар нэгэн амьдралт чинь юм уу эсвэл биеийн байдал ч юм уу те эсвэл бусдад харагдах дүрд чинь өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Эсвэл таны энэ ажил байж болно, харилцаа байж болно, юу ч хийж болно. Ер нь бол санчир ухрах хөдөлгөөнд орно гэдэг нь таны амьдрал дараагийн шат руугаа шилжих гээд ингээд таныг бэлдээд за одоо өөрчлөгдөе. Одоо ингээд хэтэрхий удаан тайван байлаа. Одоо өөрчлөлтий гэсэн дохиог илгээж байна гэсэн үг. 7 сарын 24-нд ухрах хөдөлгөөнд байгаа санчир гараг Арслангийн орд дээрх нартай гурвалжин аспект үүсэх юм байна. Тэгэхээр энэ нь ямар учиртай вэ гэхээр хумхын санаантай хүмүүс бусдад ил болно гэсэн үг. Нар нь таныг тодотгож байна. Тэгэхээр энэ нь таныг өөрийн юу хийж чаддгаа харуулах боломж болж ирнэ. Хэрвээ та ямар нэг илтгэл тавих гэж байгаа бол эсвэл олон нийтийн өмнө гараад ингээ хийх ёстой зүйлс байгаа. Эсвэл хийсэн зүйлээ лонч хийх гээд бэлдэж байгаа бол энэ үеийн тохиромжтой. Олонний анхаарлыг татахыг хүссэн л бол энэ үеийн хамгийн тохиромжтой. Гэхдээ нар бол сайн болон муу гэх хамаагүйгээр зөв бүхнийг ил гаргадаг онцлогтой учраас хийж бүйлдлээ илүү нихур дөрмийн дагуу зөв зохистой хийж бие зөв авч явахыг зөвлөе. Муу тохиолдолд таны алдаатай тал ил гарна, сайн тохиолдолд саашаагдах боломжтой. Нагны нөлөөнд. Одоо тиймэрхүү байна. За 10 дахь хаусын тухай ярив. 10 дахь хаус нь Scorpio ерөнхий бол тэгээ Scorpio учраас 10 дахь хаусныг эрхшээгч гарыг нь ангараг гараг. Тиймээс хумхын санаантын ажил мэргэжил нийгмийн харилцааны тухай харахыг хүсвэл Марс ангараг гарагийн хөдөлгөөнийг ажиглана гэсэн үг. За 7 сарын 21-нд охины орд дээр буй ангараг гараг. За ерөнхийдөө бол 7 сарын 21-нд ангараг гараг South Node-тай уулзаад дараа нь 23-нд хэд хоногийн дараа Venus-тай square aspect үүсэх юм. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө 5 сарын дундаас 31-ний дуустал тий одоо тал хугацаанд ямар нэгэн харилцаанууд нь ажил мэргэжлийн хүрээнд тэ ямар нэгэн гэрээ хэлэлцээр юм ч юм уу дуусах, цуцлагдах. Эсвэл ямар нэгэн ажил нь дуусах боломжтой юм байна. Хийдэг байсан зүйл дуусах, project дуусах, төсөл дуусах ч юм уу. Нийгмийн харилцааны хүрээнд энэ нь жоохон үл ойлголцол үүсэх, маргаан үүсэх, бусадаа хийг хийх хандлагыг эрчимжүүлэх учраас энэ үеэр бол жоохон болгоомжтой байхад илүүдэхгүй юм байна шүү. Өөр тохиолдолд яг нэг дедлайнд тулгаж ингээ ажлаа дуусгах ёстой гэсэн дарамт мэдрэх ч юм уу өөрийгөө эсвэл илүү шахаж өгөх ч юм уу тийм нэг дарамттай мэдрэмжүүдээр давамгаалж бас магадгүй байх нь шүү. Жохон завгүй ч юм уу те. Ерөнхийдөө ангараг гараг одоогор 8 дугаар хаус дээр байгаа гिचэлхүү баг зэргийн тийм өөрийгөө хэтрүүлэн зориулж жохон ажиллах эсвэл зүгээр л залхуураад твтэх ч юм уу тиймэрхүү хандлага бол ер нь итгэвчсэн байгаа үе шүү. Зунжингаа. Гэтэ миний хувьд бол би яг аль аль нь л байгаа.
За Хумхын асцендантын 7 дугаар хаусыг эрхшээгч болвол нар юм. Тэгэхээр нарны хөдөлгөөнийг ажиглацгаая. 7 сарын 18-нд нар Арслангийн орд дээр ретрогрейд эхлэх юм биш үү дээ. Таны 7 дугаар хаус дээр буд ухрах юм байна. Ерөнхийдөө бол одоогоор 7 сарын 18-наас өмнөх бол аль хэдийн 6 сарын 26-наас эхлээд буд гарыг таны 7 дугаар хаус дээр очсон байна. Арслан дээр. Тэгэхээр 26-наас хойш энэ мэдрэгцэн гэсэн үг таны альва бүх төрлийн нэг харилцаа ихссэн, уулзалт ихссэн, харилцах хүмүүс ихссэн, илүү нийгэмшилтэй болсон, хүмүүстэй харилцах нь илүү өөртөө чинь илүү өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх боломж олцсон тийм цаг үед эхэлсэн байгаа. Гэхдээ 7 сарын 18-наас эхлээд бууд ухрах юм бол энэ асуудал өөр болж эхэлнэ. Харилцаа нь өөр дараагийн шат руугаа шилжих гээд жоохон асуудлууд үүсэх ч юм уу. Эсвэл байсан хайрт дурлалын харилцаа дээр авч үзэх юм бол харилцаанд гинэт муудах салах ч юм уу эсвэл уулзж байгаасан хүнтэйгээ үерхээр болох ч юм уу. Эсвэл үерхчээсэн хүнтэйгээ жоохон загаа бариад салахаар боллоо ч юм уу Эсвэл ямар нэгэн байдлаар энэ жоохон драма үүсгэж магадгүй. Ягаад тэгэхээр харилцааны хаус дээр харилцааны гарыг ухарж ийн. Энд чинь бол бөөн үйл ойлголцол үүсгийг бэлэгдэж штэ. Тэгэхээр 7 сарын 18-наас хойш 3-7 хоног бол харилцааны асуудал маш ихээр хөндөгдөх нь. Магадгүй зарим Хумхын асценданттай хүмүүс бол гэрээ хэлцээр хийх, бусадтай харилцах үйл хэрэгүүд нь шинээр орж ирээ За энэ хүнтэй гэрээ хийхгүй байх уу гэдэг ийм өөрчлөлтийн эхлэлцэг эхлэх боломжтой. Нөгөө талаасаа 7 дугаар хаус нь мөн ойрын аяллалыг төлөвлөдөг учраас маш их гинтийн хөдөлгөөнд орох ч юм уу нааш цаашаа явах завгүй байх үеэс байж магадгүй шүү. Зарим тохиолдолд бол хуучин харилцаануудын иргэн буцаж ирэх боломжтой. Хуучин найз ч юм уу харилцаагаа тасалсан байсан хүмүүс магадгүй хуучин X ч юм уу хин ч байж олон тэр нь. Гэхдээ 7 сарын 18-нд бууд гарыг ухрахтаа зэрэгцээд сугар гарагтай sexual aspect үүсгэн. Магадгүй энэ үед шинэ мэдээ сонсч магадгүй шинэ мэдээ ямар нэгэн чухал мэдээлэл. Гэхдээ тэр нь эерэг мэдээлэлээс байж магадгүй. Ягаад тэгэхээр энэ чинь сугарын нөлөө юм чинь тийм үстэй. Гэтэ мэдэхгүй л дээ юу болохыг харцгаая л та. За 7 сарын 22-нд нар Арслангийн орд буюу 7 дугаар хаус руу нүүн өсрүүлээд 7 сарын 24-нд нар санчир гарагтай гурвалжин аспект үүсгэх юм байна. Энэ нь 22-наас 28-ны өдрүүдэд хүчинтэй. Тэгэхээр энэ хугацаанд ямар нэгэн харилцаа үүсгэх гэрээ хэлцээр хийх гэрлэхээр болох ч юм уу. Эсвэл үерхээр болох. Эсвэл ямар нэгэн чухал гэрээ хийх. Чухал уулзалт хийх. Тийм үе байх болно. Гэхдээ эдгээр харилцаа энэ хийх гэж байгаа гэрээ нь тийм амархан бүтэхгүй нэлээ их ярилцах, нэлээ их ятхан шаардах ч юм уу. Илүү ихээр хичээл зүтгэл гаргаж иж бүтэх боломжтой гэдгийг санаарай. 7 сарын 25-нд нар Плутогийн нөлөөг авах юм байна. Тэгэхээр энэ 23-наас 27-ны хооронд их боломжтой байх үе юм байна. Энэ үед ямар нэг харилцаа нь зүгээр л тэр часаа дуусна, төгснө. Дахиж уулзахгүйгээр ч юм. Тийм учраас хэрвээ чухал харилцаа бол энэ үед жоохон хичээж авч үлдэхийг хичээх хэрэгтэй. Харин үнэхээр салъя даа гэж бодожсэн бол шулуухан харилцаагаа салаад цэгцлэхэд маш тохиромжтой таатай үе байх болно. Магадгүй энэ жоохон танд дарамт шахалт мэдрүүлсэн жоохон ядаргаатай мэдрэмжүүдийг төрүүлж магадгүй. Ягаад тэгэхээр энэ чинь Плуто шүү дээ. Дарамттай эсвэл жоохон манипуляцтай ч юм уу Плуто шүү дээ. Плуто бол амархан мэдрэмж бол биш. Сугар мугар шиг тэм зөөлхөн цэцэг жимс сэрвэхээ биш шүү дээ. За 4 дугаар хаваасын сэтийг оруулж харцгаая. Хумхын асцендантын 4 дугаар хаваасыг өхрийн орд буюу сугар гараг эрхшээдэг. Тэгэхээр 4 дугаар хаваасыг харахын тулд бүгдээрээ сугар гараг хөдөлгөөнийг ажиглах хэрэг гарна. За 4 дугаар хаваас гэдэг нь бол гэр бүл, оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгө мөн таны хөдөлдөг зүйл, ажил, Instagram аккаунт, влог, YouTube хаяг
гэх мэтлэн таны бизнес, хувийн бизнес чинь бас байж болно. За тэгэхээр Дүрдэр хаусын хүрээнд 7 сарын 4-нд штэ сугар гараг. Oh my god. Энэ бол final round. Ягаад тэгэхээр 7 сарын 3-аас 4-ний хооронд сугар гараг Уранустай уулзах юм байна. Би өмнө хэлсэн дээ. Дүрдэр хаус дээр 18 оноос хойш Уранус байгаа. Тэгэд энэ өнгөрсөн 8 жилийн хугацаанд бол асар их гэр бүлийн асуудал, асар их гинтийн нүүд суух асуудал, орон сууцтай холбоотой асуудлууд нь маш тогтворгүй ядаргаатай байсан. Тэгтэл одоо бол энэ бол final round хамгийн сүүлийн гинтийн зүйлээ бэлдсэн байх шүү дээ. 3-аас 4-ний хооронд гэр бүл оршин суудаг газарт ямар нэгэн таамаглаагүй гинтийн зүйл тохино. Энэ нь гинтийн байдлаар нүүд суух ч юм уу эсвэл гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн гинтийн таамаглаагүй үлэргүүд тохиох боломжтой. Нэг хайгаад ах хэрэггүй л дээ. Гэхдээ зүгээр л 18 оноос хойш 18 оноос хойш үнийг мэдэрч штэ. Гэтэ энэ зүгээр л final нэг хайгаад ах зүйл бас биш ах гэж би бодож байна. 7 сарын 7-нд угсруулад Уранус 5 дахь хаус руу нөхөж байгаа болохоор сүүлийн удаа бам гэд дуусгах байгаа бололтой гэж би таамаглаж байна. Эсвэл зүгээр хөнгөнөөр авч үзэх юм бол гэрийн эд зүйлс эвдрэх ч юм уу те гинтийн байдлаар эсвэл хамаатан садан гэр бүлийн гишүүдтэй ингээд огцон гинтийн байдлаар муудалцах ч юм уу эсвэл тэр хүмүүст гинтийн үйл хэрэгүүд тохиож магадгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Уранус гэдэг бол зүгээр л таамаглаагүй гинтийн байн гэд surprise гэдэг нөлөөтэй гараг байгаа. 7 сарын 5-наас 10-ны хооронд бол сугар гараг, санчир гарагтай sextile aspect үүсгэн. Энэ нь гэр бүл оршин суудаг газрын хүрээнд танд хариуцлага нэмж өгнө. Магадгүй эцэг их өвдөх ч юм уу гэр бүлийн гишүүн өвдөж тэдгээр хүмүүсийг асран хамгаалж хариуцах. Эсвэл ямар нэгэн байдлаар гэр бүлийн уур амьсгал жоохон даавна болж жоохон дарк болж магадгүй. Юутаач энэ нь юу ч хэлсэн бэ танаас жоохон хичээл зүтгэл шаардсан, жоохон төвчээр шаардсан аспект байна. За 7 сарын 18-нд бол сугар гараг бод гарагтай sextile aspect үүсгэн энэ 14-өөс 21-ний хооронд үргэлжилнэ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцах шаардлага гарах. Харилцах, уцаар ярих ч юм уу байж болно. Эсвэл мэдээлэл дамжуулах хэрэг гарна. Эсвэл нүүц суух шаардлага гарах ч юм уу те. Заавал нүүц суухгүй маа гэхэд зур өөрөө нас цаашаа яваад маш хөдөлгөөнтэй гэр бүлтэйгээ хамт ойрын аялал энэ бас байж болно. Хамаатны хүнтэйгээ ч юм уу гэр бүлийн гишүүдтэй ер нь бол цусан төрлийн хүмүүстэйгээ уулзах байдлаар нөлөөлж болно. Чухал мэдээлэл дамжуул сонсох бас байж болно шүү. Өөр тохиолдолд бас гэрээ хийлцээр хийх бүтээн хамаартай гэж болох юм. Магадгүй үйл хөдлөх хөрөнгөтэй хамааралтай гэрээчж магадгүй ч юмыг аж мэдгүй те. За 7 сарын дундаас сүүл хүртэл бол гэрийн нөхцөл байдал жоохон онцгүй байна. Ягаад тэгэхээр ангараг гарагтай аспект үүсэж байна. Ангараг гарагийн аспект нь гэрт элдв банзын асуудал тарина. Тэр нь одоо юу ч хийж болно л да. Жижигээр харах юм бол эд зүйлс гимтэж эвдрэх тэрэг засварлах шаардлага гарах. Эсвэл сөрөг тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй муудалцах, гэр бүлийн уур амьсгал онцгүй жоохон хурцадмал өрсөлдөөнтэй уур амьсгал давамгаалах боломжтой. Хойд занглааны нөлөө бол гэрт шинэ нийт зүйл оруулж ирэх. Эсвэл өөр хүмүүс ирэх ч юм уу те. Ямар нэгэн зүйл урд өмнө үзээгүй, хараагүй шинэ туршлагыг гэрлөө оруулж яах гэж үзэж болно. Энэ нь гэхдээ юу ч хийж болно. Тэгэхэд энэ энергийг бол хуучин зүйлээ хайж, засварлаж, сойлох ч юм уу те интерьер хийх гэх мэтлэр гэрээ арчлан тордох байдлаар ашиглавал илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За хувийн мөнгөний тухай ярьцгаая. Амжиргааны зардал, өөрийн санхүү, материаллык үйл хэрэгүүд дээр юу болохыг харцгаая. За Бархас сайд гарагийн хувьд бол энэ 7 дугаар сард бол нэг онцгийн үйл явдал байхгүй гэж үзэж байна. Ерөнхийдөө. Гэхдээ маш жижиг сажиг юмыг бол ярьж үгүй. Онцгийн нэг өөрчлөлт нэг нөлөөлөөгүй гэж мэдэрдэж бас магадгүй. Гэхдээ 7 сарын 6 за 4-өөс 7-ны хооронд бол ангараг гарагийн нөлөө орж ирнэ. Энэ нь гинтийн их зарлага гаргах нөлөөтэй.
Тэгэхээр мөнгөнд жоохон сөрөг нөлөөтэй гэсэн үг. Мөнгөнд жоохон хянамга байх үе гэсэн үг шүү. За 7 сарын 8-наас 10-ны өдрийн хооронд бол бас л зарлаг гарна. Бас л их зарлаг гаргах бололтой. Гинтийн өөр эндээс тэрээс чинь гэл зөвөр төрөвчиг чинь ингээд нэгэд хайж ийн гэсэн үг. Нэгэд хайж ийн хомих биш. Нээж ийн. 7 сарын 13-наас 15-ны хооронд бас л буцах хөдөлгөөнд байгаа санчир гарагийн нөлөөг авч ийн л та. Тэгэхээр энэ нь мөнгө дутагдах, мөнгө жоохон удаашрах, эсвэл мөнгөний урсгал нь удаашрах те орж ирэх ёстой байсан мөнгө нь удаашраад хоошлогдоод жоохон цууслагдах ч юм уу те. Энэ нь бол мөнгөний асуудал үүсгэж магадгүй юм байна. Ерөнхийдөө бол жоохон онцгой шүү. Тиймээс ерөнхийдөө мөнгөнд хянамга байх шаардлагатай 7 сар юм байна шүү. Ер нь бол энийг их мөнгө олоод байгаа ч юм харагдахгүй байна. Маш их зарлаг харагдаж байна. За гэтээ ер нь бол 4-өөс 7-ны хооронд бол ангараг гарагийн нөлөөнд зарлагаас гадна өөрийн эд зүйл эвдрэх, гээгдэх бас эрсдэлтэй тул хянамга байхыг зөвлөж байна. 7 сарын 21-ээс 23-ны хооронд болохоор хойд зангилаатай уулзж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь ямар учиртай гэхээр бас л зарлаг гаргах хандлага байгаа. Гэхдээ сайнаар харах юм бол одоо өөр мөнгө олох, орлого олох өөр боломжууд нэгдэх гэж санаараас харж болно. Гэхдээ яг орлого орж ирнэ гэж бол 100% баттай хэлж чадахгүй. Тэр ихэдээ бол мөнгөгүй байх юм шиг байна. Гэтэ яг тэгээд болно доо. Бүх юм up and down гэдэг шүү дээ. 7 дугаар сард бол мөнгөндөө хянамга байгаарай гэж зөвлөе. За тэгээд дараа 8 дугаар сарын forecast-аар уулзцгаая. Баяр таа.